За энэний өмнөх хэрэглээр бид нэр should have, could have-ийн хэрэглээг суралцсан. За тэгвэл энэ удаа бүгдээрээ must have-ийн хэрэглээг хамтдаа суралцъя. За must have бол англи хэлэн дээр маш их өргөн ашиглагддаг. Бид нэр өдөр тутамдаа бидний амьдралд хэрэглэгддэг ийм past modal verbs байж байгаа. За тэгвэл энийг бид нэр ашиглахдаа ямар нэгэн зүйлийн үр дүн хараад тийм зүйл болсон байх гэдэг шалтгааныг таамаглаж хэлэхдээ бид нэр ашиглана. За жишээ нь гадаа гарлаа, гадаага шалбааг байж гэн тийм ээ. Газарт шалбааг байж гэн. Өнгөрсөн шөнө бороо орсон байх. Бороо орсон байна гэж бид нар хэлдэг. За яг саяны өгүүлбэрийг хамтдаа орчуулъя. There are puddles on the ground. So it must have rained last night. За тэгвэл puddles гэвэл шалбааг гэн тийм. За гадаа газар дээр шалбаагууд байж гэн. Өнгөрсөн шөнө бороо орсон байх. Бороо орсон байна гэдэг энэ таамгийг төвшүүлэхдээ бид нар must have-ыг ашигладаг. За жишээ нэг ийм өгүүлбэр байж байна. За миний машин хонхоосон байна. Хин нэгэн мөрөгчсөн байна гэдгийг илэрхийлье. За тэгвэл my car has a dent. Dent гэдэг бол хонхоолтыг хэлдэг те. My car has a dent. So someone must have hit it. За хин нэгэн мөрөгчсөн байна. За тэгвэл би мөрөгчсөн хонхоосон гэсэн үр дүнгийн харсныхаа дараа өөрийнхөө must have буюу өөрийнхөө таамаг дүгнэлтийг илэрхийлэхдээ must have-аар илэрхийлж байна. За бүх жигнэмгүүд алга болсон байна. Хүүхдүүд л бүгдийг идчихсэн байх. За энийг бид нар must have хэрэглээгээр орчуулж үзье. Комент хэсэгт үлдээж өгөөрэй.